Энэхүү видеонд бидэнд ажлын өмнөх аюулын үнэлгээ гэж юу вэ? Үүнийг хийж гүйцэтгэх нь яагаад чухал вэ гэдгийг ойлгоход туслах болно. Ажлын өмнөх аюулгүй байдлын үнэлгээ гэдэг нь миний аюулгүй байдлаа хамгаалах хамгийн ихний алхам гэж боддог. Миний хувьд энэ багаараа нэгдсэн ойлголтоор ажлын байрны аюулыг үнэлж, ажлаа аюулгүйгээр гүйцэтгэх үйл явцыг ойлгодог. Манай компани хамт олноо эрүүл аюулгүй орчнуудаа хангахад онцгой анхаарлаа хандуулдгийг та бүхэн маань мэдж байгаа. За энэний нэг жишээ нь болохоор одоо ажлын өмнөх аюулын үнэлгээ гэдэг энэ процесс байгаа. За энэ процесснууд бид нар ажлаа амжилттайгаар аюулгүйгээр гүйцэтгэхэд одоо чиглэсэн ийм зорилттой. За үр дүнтэй байх хэсгүүд та биднээс одоо шууд хамаардаг. За миний хувьд хамгийн одоо үр дүнтэй ажлын өмнөх аюулын үнэлгээнүүд хоёр шин чанартай байдаг гэж харж байгаа. За нэгдүгээрх нь болохоор тухайн ажлын аюул эрсдлийг одоо ингээ багаараа хамтаараа хэлэлцээд одоо зохих хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх. За хоёрдугаарт нь болохоор тухайн ажлын явцад ямар нэгэн өөрчлөлт орох юм бол ажлаа зогсоогоод ахлах ажилтнаа оролцуулж тухайн одоо аюул эрсдэлээ дахин хянаж хяналтын арга хэмжээгээ одоо шинчилж тийм ээ өөрчилж одоо энэ ажлаа аюулгүйгээр дуусгахад бол оршдог. Аюулгүй ажиллаж гэр бүлдээ эрүүл саруул очих нь хамгийн чухал байдаг. Ажлын өмнөх аюулын үнэлгээг бид ажлын талбай дээрээ багаараа хийж гүйцэтгэх нь учирч болох эрсдлүүдээс урьдчилан сэргийлнэ л гэсэн үг. Үүний үр дүнд бид хэрхэн аюулгүйгээр ашигтай ажиллахыг мэдэж чадна. Энэ өөрийн болон бусдыг аюул эрсдлээс хамгаалахад туслана. Ажлын өмнөх аюулын үнэлгээ гэдэг маань ажлаа төлөвлөж явах явцдаа хийж болдог бас хэрэгслэл байдаг. За аюулыг олж мэдэж харна. За ямар эрсдэл учирч болох вэ тухайн аюулууд маань. За дээрэс нь тухайн учирч байгаа эрсдлээ хэрхэн яаж хянах вэ гэд баг хамт олноороо сууж агаад хэрэгсдэг тийм хэрэгсэл байдаг. Баггүй тохиолдолд ажлаа эхэлснийхэн дараа ч гэсэн нөхцөл байдлууд өөрчлөгдсөн байдаг. За тийм нөхцөл байдлууд өөрчлөгдсөн бол ажлаа төр зогсоож аваад дахин үнэлгээ хийгээд тэгээд эргээд хяналтын арга хэмжээнүүдийг эргээд хэлэлцдэг тийм хэрэгсэл юм аа. Багийнхан маань аюулгүй ажиллах нь надад хамгаалж чухлаа. Тиймээс ажлын талбай дээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн эсхийг нэгтлэхэд ажлын өмнөх аюулын үнэлгээ чухал ач холбогдолтой. Аюулыг зөв үнэлэхгүй бол бид түүнийг удирдах чадахгүй юм. Ажлын өмнөх аюулын үнэлгээ нь бидэнд аюулыг системтэйгээр тодорхойлж тохиромжтой хяналтыг авахд тусалдаг ба энэ нь одоо байгаа эрсдлүүдийг болон мөн ирээдүйд үүсч болох эрсдлийг тооцоолж арилгахад чухал ач холбогдолтой байдаг юм аа. Ажлын өмнөх аюулын үнэлгээ нь тухайн ажлын талбай хийх гэж буй ажлын аюулыг тодорхойлж эрсдлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтоох чухал процесс юм аа. Хэрвээ ажлын нөхцөл тоног төхөөрөмж багц хэрэгсэл өөрчлөгдөх эсвэл эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн бол баг хамт олноороо ажлаа зогсоож эрсдлийг дахин үнэлэн ахлах ажилтнаараа баталгаажуулсны дараа ажлаа аюулгүйгээр үргэлжлүүлэх нь чухал юм аа. Ажлын өмнөх аюулын үнэлгээг чанартайгаар хийх нь нөө гэртээ аз жаргалтай эрүүл очиход тусалдаг.
Та эндээс хичнээн аюул эрсдэл байгааг олж харна уу? Та бүх аюулыг тодорхойлж чадсан уу? Одоо бүгдээрээ видеог ухрааж аюул эрсдлийг арилгаж байгаагаар харцгаая. Шарх шүүгүүнээс халуун бүтээгдэхүүн гаргахдаа зориултын зузаан байлийн өнсгөн гараад үлхээс сэргийлнэ. Халуун шүл өсөрч магадгүй шүү. Ханцөвч хэрэглээрэй. Хэн нэгнийг тэглэхээс сэргийлж энэ дэргэнцрийг холдуулаарай. Асгарсан шингэнийг ниндаар барьчиж хальтрахаас сэргийлээрэй. Ширээн дээр үлдээсэн хутганд хэн нэгэн зүсэгдэх эрсдэлтэй тул зориултын хутганы савнд хийж хэвшээрэй. Хүн явах хэсгийг үргэлж чөлөөтэй байлгах хэрэгтэй. Сайн уу? Сайн уу? Манай дээр материал дуусчихлаа. Шинийг захиалъя. 10 20 40 хэрэгтэй юм байна. Зөвшөөрлөө өгнө. За тэрүүгээр яадгийн. Химийн бодис шинээр худалдан авалт хийх эсвэл агуулгаас шинээр төрлийн химийн бодис захиалах бол та заавал урьдчилан Chem Alert системд хүсэлт гарган зөвшөөрөл авсан байна. Энэхүү зөвшөөрөл нь тухайн бодисын байгаль орчин, эрүүл мэнд, галын эрсдэл, тоо хэмжээ, үүсч болох аюултай хаягдал, Монгол улсад хоригдсон эсвэл хязгаарлалттайгаар тусгай зөвшөөрөл авч ашиглах химийн бодис зэрэгт үндэслэн олгодог. Химийн бодисыг техникийн болон аюулгүй шаардлага хангасан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зөвхөн тогтоосон маршрутын дагуу тээвэрлэнэ. Тухайлбал сав баглаа бодол гэмтэлтэй, тээврийн хэрэгсэл бүрэн бус, баримт бичиг зөрчилтэй, анхааруулга тэмдэглээгүй, оператор болон харьцаж ажиллаж буй ажилтан химийн хорт ба аюултай бодисын сургалтанд хамрагдаагүй зэрэг бол тээвэрлэлт хийхийг хориглоно. Химийн бодисыг хадгалах агуулга болон шүүгээ нь Монгол улс болон оюу толгойн холбогдох стандарт, журмын шаардлага хангасан байх ба дараах зүйлсийг анхаарна. Хор аюулын лавлахыг хэвлэн химийн бодисын хамт байршуулна. Агуулга болон шүүгээ нь зориулалтын тэмдэглээтэй байх ба химийн бодис тус бүр дээр хор аюулын мэдээллийг агуулсан шошго хаягтай байна. Яаралтай тусламжийн хэрэгслүүдийг байрлуулах. Үүнд нүд угаах шингэн, галын хор, анхны тусламжийн хайрцаг, асгаралт цэвэрлэх материал, шаардлагатай бол асгаралтын үед ашиглах тусгай хувийн хамгаалах хэрэгсэл. Хадгалж буй бодисын 110%-аас дээш хэмжээтэй асгаралтын тос хууртай байх.
Зориулалтын тавиур дээр эмх цэгцтэй авахд төвөггүй байхаар байршуулах. Тухайн мөцийн хадгалах зохиох температурыг хангасан агааржуулалтын системтэй байх. Хэмээн мэдсийн асгарт гарсан үед та дараах албаны дагуу хариу арга хэмжээ авна. Мэдээлэх. Талбайн ахлах ажилтнанд яаралтай мэдэгдэх. Хэрвээ асгарт их хэмжээтэй буюу босго зүйлтээс давсан бол уурхайн онцгой байдлын 99 33 дугаар руу мэдэгдэнэ. Өөрийгөө хамгаалах. Асгарсан хэмээн мэдсийн хор, аюулын лавлах болон эрсдлийн үнэлгээнд орсон тусгай хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн зөвөмсөн. Талбайг тусгаарлах. Хэмээн бодис асгарсан хэсэгт анхааруулах тууз татаж гадны хүн нэвтрэхээс сэргийлнэ. Асгарлтын тархалтыг зогсоох, хэмээн бодисын сургалтанд сууж бэлтгэгдсэн ажилтан хөрс, ургамал, газар доорх ус руу орохоос сэргийлж асгарлтын тархалтыг яаралтай зогсооно. Шингээгч бодис ашиглаж, асгарсан бодисыг үлдэгдэлгүйгээр бүрэн авч, зориулалтын гэлгарууданд хийж, энгийн хаягдлаас тусгаарлан, аюултай хаягдлын савнд хийн. Байгаль орчны багт мэдэгдэн, уурхайн хог хаягдал удирдлагын төв рүү ачуулна. Асгарлтын үед авсан арга хэмжээ, ослын сургамж, цаашид авах хяналтын арга хэмжээний талаар байгаль орчны багт мэдээлэлнэ. Та хэмээн бодисыг ашиглах хэмжээгээрээ захиалгын, тээвэрлэлт, хадгалалтын гормыг мөрдөж, тухайн хэмээн бодисын ашиглалтын хугацаанд үлдэгдэлгүйгээр бүрэн ашигласнаар байгальд аюултай хаягдал бий болохоос урьдчилан сэргийлнэ. Хөрс дэлхийн минь бидний хувьд үнэлж баршгүй чухал билээ. Уурхайн үйл ажиллагааг явуулахад байгаль орчинд шууд болон дам байдлаар нөлөөлж байдаг. Тэрхүү нөлөөллийн сөрөг талыг бууруулж, эерэг талыг нэмэгдүүлэх нь та бидний үүрэг юм. Зөв ойлгомжтой. За, сайн байцгаана уу? Танаас нэг юм гуйх гээд Мэдээж тэгэлгүй яах вэ? Би юугаар туслах вэ? бидэнд нэг тийм асуудал тулгараад байна л да. Одоо би өчигдөр нисэж яваад хэлж гасан газар руу гацчихсан. Ийшээ ч нэг нисээд, тийшээ ч нэг нисээд бүр бөдөлж харсан. Ой. За, Ингэсэн юм л да. Авраарай. манай ажилд зэрлэг амьтдад нөлөөлөх ямар аюул байгаа вэ? Ажиглалтаа сайн хийгээрэй. Хөрс дэлхийн минь бидний хувьд үнэлж баршгүй чухал билээ. Уурхайн үйл ажиллагаанаас үүдэх сөрөг нөлөөллийг бууруулж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх нь та бидний үүрэг юм. Өнөөдөр агуулга барих талбайн газрыг бэлдэх ажилтай байгаа. Экскватер 5 дээр ажиллана. Шаардлагатай зөвшөөрөл, аюулгүй ажиллагааны бичиг баримтуудаа бүрдүүлсэн байгаа юу?
Ажлаа зогсоогоорой. Газар хөндөг зөвшөөрөл авалгүйгээр ажлаа эхлүүлж болохгүй шүү. Бид уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэх газрын эвдэрлийг хянаж, зөв зохистой ашиглан байгаль орчноо хамгаалах чухал. Аливаа газрыг хүндэхийн өмнө газар ашиглах зөвшөөрөл авахдаа ийм маягтыг бүрэн гүйцэд бүглэн илгээснээр байгаль орчин, орон нутаг, хууль эрх зүйн багууд тухайн ажилдаа уялдуулан зөвлөж өгдөг юм. Түүний дараа газар хөндөг зөвшөөрөл батлагдаж, хүсэлт гаргасан багт захимаар батлагдсан LTP очсон тохиолдолд газар шорооны ажлаа эхлүүлнэ. Зөвшөөрөл авсны дараа тэмдэглэгээ, тууз байршуулан шимт хөрс хуулах ажил хийгдэнэ. Оюу толгой орчимд сөөгөнцөр, заримдаг сөөгөнцөр ургамал зөнхлөн ургадаг ба оюу толгойн хэмжээнд нэн тэргуунд хамгаалах шаардлага бүхий 16 зүйл ховор, нэн ховор ургамал бий. Иймд газар хөндлөлтийн ажлыг эхлүүлэхээс өмнө ургамлын суурь судалгаа хийж, ховор ургамал хамгааллын зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх, дүүцүүлэн хамгаалах шатлсан арга хэмжээг авах шаардлагатай. Хөрсний үржил шимт давхарга нь ирээдүйн нөхөн сэргээлт хийхэд хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь болдог. Шимт хөрсийг тогтоосон гүн хүртэл бүрэн хуульж, холбогдох журмын дагуу зөвшөөрөлтэй талбайд овоолго үүсгэн хадгална. Шинт болон шимэрхэг хөрсийг хуулахдаа хит гүн буюу өөр төрлийн шороо материалтай хольж болохгүй. Мөн шимт хөрсийг бохирдуулах болон бүтцийг алдагдуулах материал хөрсөн дээр шууд тавихыг хориглоно. Өнөөдөр агуулга барих талбайн газрыг бэлдэх ажилтай байгаа. Экскватер 5 дээр ажиллана. Шаардлагатай зөвшөөрөл аюулгүй ажиллагааны бичиг баримтуудаа бүрдүүлсэн байгаа юу? Тийм ахалгаа. Бүрдүүлсэн. Хөрс дэлхийн минь бидний хувьд үнэлж баршгүй чухал билээ. Уурхайн үйл ажиллагаанаас үүдэх сөрөг нөлөөллийг бууруулж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх нь та бидний үүрэг юм. Газар хөндөх үйл ажиллагаанаас үүссэн ил талбай хөрсний овоолгоос салхины нөлөөгөөр тоос босгоос сэргийлж, хужлагаар хужих, услах, мананжуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэглээрэй. Тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн засмал зам болон арчилгаа, усалгаа хийгдсэн зориулалтын сайжруулсан замаар явах нь хөрсний эвдрэл, түүнээс үүдэлтэй тоосчлтыг бууруулдаг. Жолооч та зөвхөн зөвшөөрөгдсөн замын чиглэлийн дагуу зорчих болон зориулалтын зогсоолд зогсох үүрэгтэй. Мөн түүнчлэн агаарт дэгдэж бохирдол үүсгэх боломжтой ачааг заавал бүтээлгээр хучиж тээвэрлэлт хийн. Альва уулын чулуулаг, хайрга, элс зэргийг олборлох, бутлах, шигших, ачиж буулгах үед тоос агаарт тархахаас сэргийлж, усан хөшиг хийх, тоос дарагч бодис цацах, хаалт, битүүмжлэл хийх зэрэгээс гадна талбайд ирэх салхины хүчийг бууруулах арга хэмжээг авна. Агаарт бохирдуулагч суурин болон хөдөлгөөнд их үүсвэрүүдэд бохирдлыг шүүх шүүлтүүрээр тоноглох, засвар үйлчлэгэнд тогтмол хамруулах,
бохирдол бага үүсгдэг тулш шатхуун сонгон хэрэглэх зэрэгээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Оюу толгой уурхаад агаарын чанарыг байнгын хэмжилтийн сүлжээ станцуудаар хэмжин бүх төвшний хяналтын байгууллагууд болон ард иргэдэд нээлттэй мэдээлж байна. Хөрс дэлхийн минь бидний хувьд үнэлж баршгүй чухал билээ. Уурхайн үйл ажиллагаанаас үүдэх сөрөг нөлөөллийг бууруулж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх нь та бидний үүрэг юм. Ус дамжуулах, хадгалах дэд бүтцийн гэмтэл болон альва усны алдагдал үүсч буй нөхцөл байдлыг та анзаарсан бол уурхайн онцгой байдлын 99-4 33 утсанд мэдэгдэн яаралтай ус алдагдлыг зогсоож засвар үйлчлэгийг авч хэрэгжүүлснээр эрдэнэ болсон усаа хамгаалж чадна. Үйлдвэрлэлд ашигласан болон ажлын орчинд хуримтлагдсан альва усыг хяналтгүйгээр байгаль дасгах хориотой. Тухайн усны чанарын үзүүлэлтийг байгаль орчны багаар тодорхойлуулан үйлдвэрлэл болон үйл ажиллагааны усны эргэлтийн системд нийлүүлэн дахин ашиглана. Ажлын байран дахь бохир усны цооног, аюултай материал, хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүн зэрэг бохирдуулагч их үүсвэрүүдэд ашиглалт болон хадгалалтын хэвийн нөхцөл алдагдсанаар шууд эсвэл бороо үерийн устай хамт зөөгдөн гүний усыг бохирдуулж болно. Тиймээс та ажлын байран дахь эдгээр бохирдуулагч их үүсвэрүүдийг тодорхойлж, ашиглалт хадгалалтын байдалд үздэг шалгалтыг тогтмол хийн, шаардлагатай хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байх хэрэгтэй. Бид гүний хоолойн газрын доорх усны ордоос дамжуулах хоолоогоор ус хуримтлуулах цөөрөмд нөөцлөн уурхайн ус ашиглалтын гол хэсгүүдэд нийлүүлдэг. Үүнд баяжуулах үйлдвэр, уурхайн дэд бүтэц болох дулааны төв станц, машин угаалга, зам усалгаа, ус савлах үйлдвэр, хувцас угаалга болон гүний уурхайн үйл ажиллагаанд ашиглаж байна. Ус бол байгалийн чухал нөөц бөгөөд манай компанийн үйл ажиллагаа явуулдаг өмнгийн говийн бүс нутагт эрдэнэ мэд хүндлэгддэг баялаг юм. Тиймээс усны нөөцийг зүй зохистой ашиглах, менежментийн оновчтой шийдэл гаргах, ус бага зарцуулттай технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хяналт шинжилгээний хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, усаа ариг гамтай ашиглах нь оюун толгойчууд бидний гол үүрэг билээ. Хөрс дэлхийн минь бидний хувьд үнэлж баршгүй чухал билээ. Уурхайн үйл ажиллагаанаас үүдэх сөрөг нөлөөллийг бууруулж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх нь та бидний үүрэг юм. Ажлаа тараад хүн бүр гэртээ аюулгүй 9 минут харихыг хүсдэг. Хүн бүр. Гэхдээ заримдаа энэ нь санснаар болдоггүй. 1990 оноос хойш Rio Tinto компанийн ажлын байран дээр амнасаа алдсан хүний тоо 182 бүртгэгдсэн байна. Тэр болгоны цаана амьдрал түүх өгүүлнэ. Үүнээс нэг жишээг хуваалцъя.
Тооцсон эмгэнэлтэйгээр живж нас барсан. Тэр маш сайн ажилтан сайн хүн байсан. Тэрээр ажлын талбар дах аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ тэргүүлдэг байсан ба гэр бүл төрөл төрөслөөч харж ханддаг байсан. Түүний ард сүйт бүсгүй 2 хүүхэд болон 11 төрсөн ахыг ч дүүс нь үлдсэн. Тооцны амнаас зүгээр ч нэг золгүй явдал бус эерэг өөрчлөлтийн эхлэл байгаасаа гэж бид хүсэж байна. Рио Тинто компани аюулгүй ажиллагаагаа сайжруулахын төлөө үргэлж ирмэлзэн ажилладаг. Энэхүү бичлэгээр манай компани ноцтой эрсдлийн удирдлагыг яагаад нэвтрүүлэх болсон? Үүнд юу багтах болон амь эрсдэх эрсдлээс бүрэн ангид байхад бид бүхэн ямар үүрэг хариуцлагатай байдаг тухай тайлбарлах болно. Энэ ЭО буюу ноцтой эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг нэвтрүүлэх болсон үндсэн бөгөөд цорын ганц зорилго бол амь насанд аюултай эрсдлийг багасгахад нь удирдах ажилтан болон багийн хамт олонд туслах явдал юм. Ноцтой эрсдлийн удирдлагыг бид 2015 оноос хойш дотоод гадаадын салбаруудаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь аюулгүй ажиллагааг сайжруулахад бидэнд дэмжлэг болдог. Аюулгүй ажиллагааны төлөвшлийн загварыг боловсруулахад түлхэц болж өгсөн. Ноцтой эрсдлийн удирдлагын тусламжтайгаар бидэнд учирч буй ноцтой эрсдлүүд болон хамгийн чухал нь амь эрсдэх эрсдлээс сэргийлэх ноцтой эрсдлийн хяналтын талаар мэдэж авдаг. Ноцтой эрсдлийн удирдлага нь хүмүүст ноцтой эрсдлийн хяналтуудыг зөв тодорхойлсон эсэх, бэлэн бөгөөд бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг баталгаажуулах хялбар арга юм. Болзошгүй амь нас эрсдэх ноцтой эрсдэл бүхий ажил гүйцэтгэх бүртээ ноцтой эрсдлийн хяналтуудыг бэлэн бөгөөд бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж баталгаажуулах ёстой. Эдгээр ноцтой эрсдлийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлээгүй тохиолдолд хүний амь нас эрсдэх боломж ихснэ. Тийм ээ, энэ бол баг өдөр бүр болон тойроод тулгардаг зүйлс. Би төсөөлж байна. Миний амьдралдаа хийж байсан хамгийн хүнд хэцүү зүйлсийн нэг бол хүний амнаас эрсдсэн болон юу болсон тухай хүмүүст мэдээлэх байдаг. Үнэхээр зүрх шимширмээр. Ялангуяа тэр 3 сартай хүүтэй гэртээ дахиж очихгүй гэж бодоход үнэхээр хүнд. Бидний төлөө, бидний аюулгүй байдлын төлөө дүрм гэж байдаг. Хэрвээ бид хүн бүрийн аюулгүй байдлын төлөө хийж чадах ганц зүйл байвал бид үүнийг хийх л хэрэгтэй. Энэхүү эмгэнэлт явдал нь бидэнд 3 газраар зөөвөрлөлт хийх нь бизнесийн ноцтой эрсдэл юм гэдгийг ойлгуулсан. Бид энэ ослоос дахиж ийм төрлийн амь насны эрсдэл хизээж гаргахгүй тулд зөв замын зохион байгуулалт, хурд хяналт болон үйл ажиллагааны систем шаардлагатай гэдгийг суралцсан. Ноцтой эрсдлийн удирдлага нь болзошгүй амь нас эрсдэх ноцтой эрсдэл бүхий ажил гүйцэтгэх бүртээ тухайн ажлын ноцтой эрсдлийн хяналтуудыг бэлэн бөгөөд бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж баталгаажуулах зорилгоор энгийн шалгах хуудас ашигладаг. Бид хамтдаа ноцтой эрсдлийн удирдлагыг дэмжиж амь нас эрсдгээс урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагатай. Учир нь ажлын талбай дээрх ажилчид эрсдэлд өртдөг тул тухайн гүйцэтгэх ажилд ямар ноцтой эрсдлүүд байгааг тодорхойлж, тэднийг амь нас эрсдгээс сэргийлэх ноцтой эрсдлийн хяналтууд бэлэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж байх ёстой. Бүх удирдах ажилтнууд ноцтой эрсдлийн удирдлагын үн цэнийн талаар бусдад үлгэр жишээ үзүүлж, альва эрсдлүүд болон ноцтой эрсдлийн хяналтуудыг ойлгоход нь коуч өгч сургадаг. Талбай дээрх удирдах ажилтнууд ажил эхлэхэд л багийн гишүүдтэй тухайн ажилд ямар эрсдлүүд байгааг тодорхойлоход нь тусалдаг. Тэд ажлын явцад ноцтой эрсдлийн хяналтууд байх газраа бэлэн бүрэн ажиллагаатай байгаа эсгэд хяналт тавихад нь тусалдаг. Мөн тэд ямар нэгэн буруу зүйл ажиглагдвал тухайн баг хамт олонны ажлыг зогсоон анхаарал хандуулдаг. Манай ахлах удирдах ажилтнууд бизнесийн бүх түвшинд ур чадамжийг хөгжүүлэх замаар
ноцтой эрсдлийн хөтөлбөрийн тогтвортой ажиллагааг хангадаг. Тэд ажилчдаа санаа тавих болон сониуч байх замаар ажлын байрандаа ноцтой эрсдлийн хяналтуудын үр дүнтэй байдалд тогтмол хяналт тавьж эрсдэлт дасгаас сэргийлдэг. Ноцтой эрсдлийн хяналтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэн амь насанд аюултай эрсдлийг багасгаж чадсан ажлын талбар дахь түүхээс сонирхцгоё. Манай бомтуудын нэг болох төмрийн хөдөр дээр ажлын баг Грет Түнштэй хамтран Кэб Ламберт дахь ажлын барилгын жиргэвчийг шинжлэх төсөл дээр ажиллаж байсан юм. Ажлын явцад 30 кг буюу 66 фунт жиргэвч 15 м буюу 49 хөлийн өндрөөс тээвэрлэгч тууцан дээр унасан. Хинч гэмтэж амнаас эрсдээгүй. Энэ бол аз биш. Ноцтой эрсдлийн хяналтууд тухайн ажлын эхэнд болон явцад шалгагдаж баталгаажуулагдсан байсан. Ажлын төлөвлөгөөгөө хянамгаа гаргасан тул жиргэвч ажлын багийн байрлуулсан хамгаалалтын хяналт бүхий талбай дээр унсан. Ийхүү болзошгүй үхлийн услоос сэргийлж чадсан. Ахсах ажилтнуудаас тэдний багийн туршлагыг сонсцгоё. Бид ажлаа төлөвлөхдөө хэнийг ч аюулгүй замд өртөхгүй байх талаас нь бүгд жиргэвчнээс дээгүүр байрлаж ажиллахаар зохион байгуулсан байсан. Манай багийнхан ажлын эхэнд бүх эрсдлээ тодорхойлсонд би маш их бахархаж байгаа. Ингэснээр тухайн өдөр багийн гишүүд талбай дээр гарan эдгээр эрсдлийн хяналтуудаа шалган баталгаажуулсан. Эцсийн эцэст хэрвээ ажлын байранд ямар нэгэн муу зүйл, болзошгүй ноцтой зүйл эсвэл алдаа гарвал таны гэр бүл та өөрөө л хохирох болно. Таны амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөх болно. Аюул эрсдэл болон эрсдлийн хяналтуудыг нарийн хянамгай шалгаж үнэлэх нь юунаас ч илүү чухал. Ажлын гүйцэтгэлд эдгээр эрсдлийн хяналтуудыг үр дүнтэйгээр хэрэгжүүлж тасралтгүй шалган баталгаажуулж байсан. Бид ноцтой эрсдлүүдэд зөв удирдаг хүн бүхэн гэртээ аюулгүй харих нөхцөлийг бүрдүүлэхэд энэ төрлийн үн цэн дээр суурилсан гүйцэтгэл ба манлайлал чухал. Удирдах ажилтнууд болон тэдний багийн гишүүд ноцтой эрсдлийн удирдлагыг ээлжийн ажлын бүхэл хугацаанд хэрэгжүүлнэ. Ээлжийн ажил эхлэхэд ажлын өмнөх аюул эрсдлийн үнэлгээг ашиглан амь эрсдэх эрсдлүүдийг тодорхойлж ажил гүйцэтгэх үеэр эдгээр эрсдэл илэрхэд ноцтой эрсдлийн хяналтуудыг бэлэн байлгах ёстой. Зарим тохиолдолд удирдах ажилтан эсвэл багийн гишүүн ажлын явцын тодорхой мөчид ажлыг зогсоох хүсэлт гарган удирдах ажилтанд ноцтой эрсдлийн хяналтуудын бэлэн байдал болон бүрэн ажиллагааг шалган баталгаажуулах боломжийг олгоно. Энэ үеийг ажлаа түр зогсоох алхам гэж нэрлэнэ. Ажлаа түр зогсоох алхам нь амь эрсдгээс урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй байдаг. Ажлаа түр зогсоох алхмыг эрт ажил эхлэхэд тодорхойлон ярилцсан байх нь чухал ба энэ алхмаас хойш удирдах ажилтан шалган баталгаажуулалтаа хийж дуусгах хүртэл ажил үргэлжлэх ёсгүй. Хэрвээ ажлын явцад ноцтой эрсдлийн хяналтууд бэлэн бус тодорхойлогдоогүй эсвэл бүрэн ажиллагаагүй тохиолдолд ажил зогсох ёстой. Энэ алхам нь амь эрсдгээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Аливаа амь эрсдгээс урьдчилан сэргийлэхэд ноцтой эрсдлийн удирдлагыг харилцан яриандаа багтаах нь чухал. Үүнд ээлжийн ажил эхлэхэд ажлын өмнөх аюул эрсдлийн үнэлгээ мөн ээлжийн ажлын бүхий л хугацаанд ноцтой эрсдлийн хяналтын арга хэмжээ, ажлаа түр зогсоох алхам болон ажил өөрчлөгдөх үед хийгдэх үнэлгээнүүд орно. Ажлаа түр зогсоох алхмууд нь багийн гишүүдэд чухал харилцан яриа эхлүүлэх боломжийг олгодог. Тухайлбал ажлаа хэрхэн үр дүнтэй гүйцэтгэх, өөрчлөлт гарахад ямар арга хэмжээнүүд авах, мөн хамгийн чухал нь эрсдлийн хяналтууд бэлэн бөгөөд үр дүнтэй ажиллаж байгаа хэсэг тухай байж болно. Бид багаараа аливаа зүйлийн учир шалтгааныг нь ойлгож суралцахад цаг гаргадаг ба ингэснээр дараагийн ээлжийн ажилтнуудад амжилттай ажиллах боломжийг олгодог. Ажлын талбай дахь удирдах ажилтнууд багийн гишүүдийн цуглуулсан ноцтой эрсдлийн удирдлагын мэдээллийг нэгтлэн шалгаж, хаа ноцтой эрсдлийн хяналтууд үр дүнтэй байж чадаагүйг илрүүлэн, суралцсан зүйлсээ бусдтайгаа хуваалцсан, мөн багийн гишүүдэд тухайн асуудлын шийдлийг олоход нь оролцуулдаг.
Бид яагаад үүнийг хийх ёстой вэ гэдгээ эргэн санацгаая. Ноцтой эрсдлийн удирдлагын хөтөлбөр нь зөвхөн хүн бүр үүнийг хэрэгжиж байгаа эсэх болон үр дүнтэй ажиллаж байгаа эсэхэд санаа тавих, буруу зүйлийг ажигласан үедээ ажлаа зогсоон арга хэмжээ авч мэдэгдэх зоригтой байх. Мөн ажлын арга барилаа сайжруулах арга замыг багийн гишүүдээс асууж эрэлхийлэн байнгын сониуч байсан тохиолдолд үр дүнгээ үзүүлэх болно. Хүн бүхэн өдөр бүр ажлаа тараад гэртээ аюулгүй эсэн мэнд харихын төлөө мөн хэний ч амь насныг алдахгүй төлөө хамтдаа зүтгэцгээе. – 2022 оны 8 дугаар сарын 11-ний пүрэв гаригийн тэг 2 цаг 50 минутанд Баяжуулах үйлдвэрийн шохон хангамжийг хариуцдаг Грэт компани машин Баяжуулах үйлдвэрийн шохой булгах цэгт ирж талбайн оператортой холбогдсон. Талбайн оператор тухайн машиныг дохиж өгөн шохой булгах хэсэгт байрлуулсны дараа шохой булгах бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
Шохойг буулгахдаа үйлдвэрийн суурин хийн компрессорыг ашиглан хийн уян хоолойг шохой машины ёмкстэй холбон даралтжуулах замаар нунтаг шохойг буулгадаг. Оператор шохой машинд хийн хоолойг холбох үед шохой машины жолооч журмын дагуу кабинда сууж байсан. Хийн компрессорыг асаах үед шохой машины ёмксны тагнаас хий алдаж байгааг оператор илрүүлсэн. Энэ талаар талбай оператор жолоочид мэдэгдээд хийн компрессорыг унтраахаар компрессорын удирдлагын хэсэг рүү явсан. Операторыг шохой машинаас холдож удирдлагын самбар руу явах хооронд жолооч тагны битүүмжлэлийг өөрөө шалгаж хаалтыг чангалахаар шийдэж 3.7 м өндөрт байрлах ёмксны таг руу ямар нэг уналтаас хамгаалах хэрэгсэлгүйгээр авирсан. Тагийг чангалах оролдлого хийх үед ёмксонд хоримтлогдож үлдсэн даралтын нөлөөгөөр тагны хаалт мултарч таг хүчтэй савж нээгдэхдээ жолоочийг цохиж бэртээсэн. Үүний улмаас жолоочийн зүүн хөлний шилбэгний яс хугарч, хазар баг зэрэг шалбарч, зүүн гарт зөөлөн эдийн гэмтэл учирсан. Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлс. Ажлын стандарт журманд хуурай шохой буулгах ажлын үед жолооч ямагт кабинда байна гэж заасан байдаг ба тус алхам хэрэгжээгүй. Шохойн тээврийн машины ёмксны шат руу шууд хүн авирах боломжтой байсан. Шохойн тээврийн машины ёмксны тагны битүүмжил нь дутуу байсан. Тухайн шохойн ёмксны загвар хийцэл нь даралт хуримтлагдсан байхад таг нь онгойх боломжтой. Нүдэн үзэлгээр ёмксны тагны жирэг ирзэний гэмтлийг тодорхойлж чадаагүй. Stop!